Хүний эрхийн дэд хорооны гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтөд уулзаж, хүний эрхийн асуудлаар тэр дундаа хүнийг хөгжих эрх сэдвээр илэн далангүй яриа өрнүүллээ. Төр нь хүнээс сонсох энэ уулзалтаар иргэний нийгмийн төлөөллүүд өнөөдөр зөрчигдөд байгаа олон асуудлыг дэвшүүлж тодорхой гарцыг хамтдаа хайлаа. Хүний эрхийн дэд хороо иргэний нийгмийн төлөөлөлтөд уялдаатай ажилласнаар тодорхой ахиц дэвшилт хүрэх нь гарцаагүй. Учир нь хүний эрхийг зөрчдөг субъект нь төр өөрөө учраас иргэний нийгмээс сонсно гэдэг нь нааштай алхам. 2012 онд Нэгдсэн үндэсний байгууллагын 3 үндсэн удирдах байгууллагын нэг болох хүний эрхийн зөвлөлийн гишүүн орныг сонгох сонгуульд Монгол улсынхаа нэрийг дээшлүүлэх ажлыг засгийн газраар дэмжүүлж эхлүүлсэн. Харин энэ зорилго бэлээ олж Монгол улс Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлийн гишүүн 47 дахь орны тоонд сонгогдсон таатай мэдээг энэ үеэр онцолж байсан юм а. Манайхан хүний эрхийн дэд хороо гэхээр дандаа тэр нэг барьдаг хордог асуудалтай холбоотой юм шиг ойлгоод байна. Гэтэл өнөөдөр бол бид нэр энд хүний хөгжих эрхийн тухай асуудлыг хөндөж ярилцлаа, сурч боловсрох эрх. Тэгээд цаашдаа бол дахиж боловсролын орчинд байгаа хүний эрхийн асуудлаар нэг хэрэгцүүлэг хийе гэдэг дээр бол харилцсан ойлголцол тохиролцлоо бий. Улсын хурлаар батлагдсан хууль богино настай болсон тухай, батлагдсан хуулиа хэрэгжүүлэх биелэлт сул байгаа тухай иргэний нийгмийнх нь дуулгаж байна. Мэдээж улсын хурлаар эрүүгийн байцаан шийдэх тухай хууль, зөрчлийн тухай хууль, гэмтэргийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг яарвчлан батлах хүлээлт байгааг тойрон ярилцлаа. Түүнчлэн хүний эрх цахим орчинд зөрчигдөж байхад зохицуулах хууль эрх зүйн орчинд дутмаг байгаа тухай, шүүхийн шатанд хүний эрх зөрчигдөж байгааг анхаарах, боловсролын салбарт хүүхдийн эрүүл аюулгүй байх эрх, сурч боловсрох ёстой програмууд дутмаг байгаа тухай зэрэг олон салбарыг хамруулан ярилцсан. Хүний эрхийн асуудал бол өөрөө нэг онцлог л да. Нэг ихэнхдээ төр хүч хэрэгэлдэг төр маань өөрөө хүний эрхийг зөрчдөг учраас хүний эрхийн хамгаалах тал дээр хойрог аршаа суудаг. Тэгэхээр энийг хөдөлгөх нь үнэхээр парламент, парламентын цаана бол төрийн бус байгууллагууд байна. Ингэж өнөөдөр одоо дэлхийд дахинд хүний эрх өнөөдөр үдий зэрэгт хүрч байгаа. Ийхүү төв ба иргэний нийгмийн уялдаа холбоог сайжруулах нь хүний эрхийн төлөв байдалд ахиц авчирна. Төр нь тусдаа төмөр нүртэй, ард түмэн нь аврал эрх хөнгүү болчихоогүй бол төр иргэний нийгэм хамтдаа хүний эрхийн чиглэлд зөв гарц хаана гэж ирсэн хүмүүс илэрхийлж байна.